За цахилгаан шугам тоноглолд засвар хийхтэй холбоотойгоор Улаанбаатар хотын хэрэглэгчдийн цахилгааныг 7 сарын хугацаанд үе шаттай тасалгаар болжээ. Ингэхдээ нийслэлийн иргэдийн цахилгааныг 10 дугаар сарын 11 хүртэл баталсан хуваарийн дагуу хязгаарлах бөгөөд засварын ажил өнөөдрөөс эхэлж байна. Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээнээс өнөөдрөөс эхлэн засварын ажлыг эхлүүлнэ гэж мэдгдсэн. Үүнтэй холбоотойгоор Баянзүрх дүүргийн 12 болон 13 дугаар хороонд өнөөдөр 11 цагаас 17 цагийн хооронд буюу 8 цагийн хугацаанд цахилгааныг таслана гэдэг мэдээллийг өгсөн. Гэвч өнөөдрийн байдлаар бол цахилгааныг таслаагүй. Энэ шалтгааныг Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээний зүгээс аль болох иргэдийн цахилгааныг таслахгүй байх арга хэмжээг авч байгаа. Энэ хүрээнд өөр их усүрээс цахилгааныг авсан учраас өнөөдөр бол хязгаарлалт таслалт хийгээгүй гэх тайлбарыг өгч байгаа. Гэвч иргэдийн хувьд гэнт хэлэхгүйгээр цахилгааныг таслана эсвэл цахилгаан тасрна гэсэн хугацаанд тасрахгүй байх нь иргэдэд үүсдэг хүндрэл бэрхшээлийн талаар бид мөн байр суурийг сонссон юм аа. Тэг хамгийн гол нь ерөөсөө манай оронд ч юу штэ. Ерөөсөө эрт мэдэгддэг. Ямар ч нэг мэдээлэл авахгүйгээр шууд гинт замаадаг, гинт тог тасалдаг, гинт эсвэл янз бүрийн юм эрсдэлтэй үйлдэлүүдээ хийдэг. Тэг ард иргэдэд ямар ч мэдээлэл авахгүйгээс ард нь амар эрсдэл үүсчихэд гэдгийг л ойлгох хэрэгтэй л дээ. Тогч байхгүй, тогон засарчгаар нэг шугамын дулаан нас тасалтаад хүйтэн болчдөг болохоор айгүй төвхтэй л байгаа. Тэгээ бус ажлууд яа гэм ер нь одоо энэ цахилгаагүй ажил гэж аахгүй шүү дээ. Электрон бараа засвар масвар ямар нэгэн ажлуудаа тогс суур зогсчдөг байхгүй. Тэгээ тэрийгээ дагаад дамаал ер нь хэцүү л байгаа. Тэгээ цахилгааны баг төхөөрөмжөө шатаагаад л өгдөг. Тэгээ хүмүүст одоо ер нь ачаал нэмээд л байгаа юм чи. Хэвэн байсан бол хэн тийм байх вэ? Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчит хувьцаат компани нь нийслэлийн төвийн 7 дүүрэг Төв аймгийн 16 сумын хэрэглэгчдийн цахилгаан хангамжийн найдвартай байдлыг ханган ажилтдаг. Энэ хүрээнд жил бүрийн 3-аас 10 дугаар сард аянгийн улирлын өмнөх бэлтгэл, урсгал засвар, түгээх сүлжээний шинжилэл, шугам тоноглолын өргөгдгөл, их засвар зэрэг төлөвлөгөөт ажлыг хийж гүйцэтгэдэг байна. Бид нар жилийн засварын төлөвлөгөөтэй уялдуулаад сар болгон төлөвлөгөө гаргаж батлуулж яадаг. Үүнтэй холбогдуулаад хэрэглэгчийг аль болох богино хугацаагаар таслахыг хэрэгжүүлж ажиллаж байгаа. 3 сарын хувьд бол бид нар нийт 412 төрлийн нэр төрлийн ажил хийгдөхөөс 107 төрлийн нэр төрлийн ажил бол хэрэглэгчийг эрчим хүчээр хязгаарлахгүйгээр хийгдэх ажлууд төлөвлөгдсөн байна. Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчит хувьцаат компани нь энэ оны төлөвлөгөөт засварын ажлын хүрээнд 2132 нэр төрлийн засварын ажлыг хийнэ. Тодруулбал эдгээр түгээх сүлжээний эзэмшлийн ашиглалтын хугацаанд дууссан хугарч унах эрсдэлтэй 1144 тулгуур, холболтын 8000 хавчаар, 1000 тоолуурын нэгдсэн хайрцагын буултын кабелийг сольж, шинжлэх, цахилгаан дамжуулах агаарын 10 шугамын ачааллыг хөнгөлөх ажил багтаж байна. Эдгээр ажлыг гүйцэтгэхдээ гэрээтэй нийт хэрэглэгчдийн 27.2% нь хэрэглээг таслахгүй гэдгийг мэдэгдэж байгаамаа. Өөрөөр хэлбэл хэрэглэгчдийн 70 гаруй хувийнх нь цахилгааныг хязгаарлана гэсэн үг. Мөн төлөвлөгөөт засварын ажлын хуваарийг Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчит хувьцаат компани Тог цэгийн захим худалдаснаас мэдээлэл авах боломжтой. Ингэхдээ сар бүрийн 30-наас өмнө дараагийн сарын хуваарийг танилцуулах юм байна.